Нэвтрүүлгийг дэмжигч Атила брэнд дугуйн дэлгүүр. Шинэ 7 хоногийн мэндийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Сайхан амарцгаасан уу? Кофе цай нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэндээ шинэхэн зочдтойгоор сонирхолтой яриа өрнүүлэхээр эхэлж байна. Ингээд өнөөдрийн манай хүндтэй зочдоор Шинэ Монгол технологийн дээд сургуулийн хамт олон хүрэлцээрсэн байна. За тус сургуулийн гүйцэтгэх захирал доктор Болормаа, програм хангамжийн багш Идэр Баатар нар хүрэлцээрсэн байна. Өглөөний мэнд хүргье. За өглөөний мэнд. Сайн байна уу? За тэгэхээр кофе цай нэвтрүүлэг маань онцтой сайхан халуун кофе цай өрнүүлээд өглөөг өгтдөг байгаа. Тэгэхээр Шинэ Монгол сургууль гэж одоо эрдний хүрээлэнтэй. Тэгээд тэр дундаа технологийн дээд сургууль нь бас ямар онцлог давуу талтай, за бас элсэлтэй авж байгаа гэсэн ийм мэдээллийг хүргэхээр үзэгч олондоо хүргэхээр та бүхнийг урьсан байгаамаа. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгөхгүй юу? За тэгээ. Шинэ Монгол технологийн дээд сургууль байгуулагдаад 5 жил болж байна. За ер нь бол түрүүний хэлдгээр Шинэ Монгол Эрдэнэ хүрээлэнгийн харьяа сургууль. Эрдэнэ хүрээлэн бол цэцэрлэгээс ахуулаад бага дунд ахлах коллеж, дээд сургуулиудтай ийм том агц юм байгаа. За Монголын салбар, боловсролын салбарт бол бас нэлийн брэнд болсон сургууль гэж хэлж болно. За энэ утгаараа бид нэр Шинэ Монгол соёлыг бол нэвтрүүлдэг. Эрдэм мэдлэг чадвартаас гадна бас өндөр ёс суртахуунтай хариуцлагатай өв тэгш иргэнийг бэлтгэх Япон соёл явж байна. Хоёрт нь болохоор хөтөлбөрийн хувьд бол Америкийн нэгдсэн улсын MIT буюу Массачусетс технологийн институтийн орчин үеийн одоо инженерийн хөтөлбөрийн хамгийн шилдэг хөтөлбөр болох тэр загварыг авч байгаа. Тэгэхээр Монгол хөрсөнд нутагшуулж байгаа энэ загварын гол онцлог бол өөрөө прагматик сургалт гэсэн үг. Тэгэхээр Монголын одоо ихтэй сургуулиуд бол үнэхээр онлын талын мэдлэг боловсролыг бас сайн олгодог. Одоо 70 жилийн төвхтэй томоохон их сургуулиуд байна тий. Гэхдээ өнөөдрийн одоо зах зээлийн нийгэмд мэдлэгийн эдийн засгийг хурдтай хөгжүүлэх Монгол шиг одоо хүн ам цөөтэй улсад бол энэ их чухал байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг ямар хөтөлбөр барьж иж энэ чадварлаг инженеруудыг бэлтгэх ёстой вэ гэхээр эхний 2 жилд нь бол онлын мэдлэгийг сайн өгөөд тэгээ 3 дахь 4 дахь жилээс нь бол шууд судалгааны ажиллагаа оруулах. За тэгээ MIT-ийн загвар бол судалгаагаа ерөөсө төгсөх хүртэл диплом гэж монголчууд ярьдаг бол тэр хүмүүс патент авахын төлөө сурдаг. Тэгэхээр чи нөгөө өөрөө патентаа гаргахын тулд ерөөсө тэр хүн юу сурч мэдмээр байна. Тэр чинээгээр өөрийнх нь сургалтын хөтөлбөр нь багш нарын чадвар нь хөгжөөд яваад байдаг. Тэгээд өөрийнхөө патентаар төгсөө тэрийгэ зарж болно. Эсвэл шууд өөрийнхөө компани байгуулад явдаг. Тэгээ MIT-гаас салан тусгаарсан гэдэг утгаараа бол тодорхой хэмжээний венчур хөрөнгө оруулалт ч гэдэг юм уу, корпорат засаглалын зарчмаар тэр хөрөнгө оруулалтаа эргээ сургуулийнхаа нөгөө эрдэмчлэгээний бааз цорыг хөгжүүлээд яваад байдаг. Энэ загварыг л одоо бид нар Монгол нэвтрүүлэх юмсан гэж зорж байна. Тэгээд 2 дахь төгсөлтөө гаргасан. Ийм онцлогтой сургууль. Ерөнхийдөө таны хэлж байгаачлан одоо брэнд сургуультай Шинэ Монгол бол ахлах дунд цэцэрлэг одоо технологийн дээд сургууль нь магадгүй бага хугацаанд ч гэсэндээ маш олон одоо хүмүүсийн танил болж чадсан бас төгсөгч нар нь ажлын байртай гэдэг жишээтэй байдаг л да. Тэгэхээр эдгээр зүйлийн одоо амжилтын цаана бол мэдээж хэрэг багш боловсон хүчин. Хамгийн чухал зүйл гэдэг. Тэгээ Америкийн, Японы энэхүү боловсролын хөтөлбөрийг хүргэх тэр гол хүчин зүтгүүр бол багш нар байдаг. Тэгээ багш нарын төлөөлөл болж бас програм хангамжийн багш манд хүрэлцээрсэн байна. Тэгэхээр бас өөрийнхөө ангийн онцлог, за бас өөрийнхөө сургуулийн онцлог, давуу тал багш хүний зүгээс харж байгаа давуу талыг бас танилцуулах болов. За өглөөний мэнд хүргэе. За манай сургуулийн одоо 9 хөтөлбөрөөр бакалавр бэлтгэж байгаа. За 9 хөтөлбөрийн нэг нь бол програм хангамж. Тэгээд механик инженер, цахилгааны инженер, үйлдвэрийн автомат шугалт, за барилгын инженер, архитектур, хүрээлэн боршны инженер, химийн инженер, нано инженер гэсэн 9 мэргэжил байгаа л да. За манай мэргэжил болгон дээр бол дандаа мэргэжлийн одоо гадаадд төгссөн, за магистр, доктор ийм багууд ажиллаж байгаа. За миний хувьд бол програм хангамжийг одоо авч яваад тэр нь бол 2 дахь жилдээ ажиллаж байна. Бид нар 2 удаа төгсөлт хийсэн. За төгсөгчд маань бол бүгд өөрсдөө судалгааны ажил хийгээд энэ судалгааны ажлаар яг өөрийнхөө судалсан чиглэлээр за гадаадын одоо нэг оюутан маань бол Японы Тойохашигийн их сургуулийн магистрийн хөтөлбөрт момшуугийн 100% тэтгэлгээр одоо сурах явах гэж байна. Бусд нь бол яг судалгааны чиглэлээр Монголд байдаг томоохон одоо програм хангамжийн компаниуд ороод ажиллаад явж байгаа. За тэгээд ер нь бол багш хүний одоо нүдээр харахад бол оюутнууд маань Шинэ Монгол сургуульд орж ирснээр бол бус дэгдээд сургуулиудтай харьцуулахад бол нэлээд их тийм гэр бүлсэг байдалтай одоо юу гэдэг нь багштайгаа илүү ойр дотн ажилладаг.
багш нартайгаа маш нарийн уялдаа холбоотой яг багаараа ажиллаад за нэг судалгаатай бай, нэг зорилго тавьдаг, зорилгоон төлөө төгсөн төслөө одоо судалгаа хийжсээр байгаа тэрнийхээ ард гардаг. Одоо ийм нэрэнэгт нямбай ажилладаг ийм оюутнууд байгаа. Тэгээ оюутнуудын амжилтыг дурдыг гэх юм бол манайх бол ер нь оюутны олимпиадад бол нэлийн амжилтанд оролцож байгаа. За физикийн олимпиадад бол манай сургуулийн баг бол багаараа алтан медаль. За математикийн олимпиадад бол багаараа мөнгөн медаль. Оюутны олимпиад. За програмчлалын 2 олимпиадад бол бас мөнгө хүрэл медаль авсан. Гэх мэтчлэн байгуулагдаад удаагүй байж ээж Монголын томоохон сургуулиудад бол энэ тэнцүү өрсөлдөд явж байгаа ийм сургууль байгаа. Оюутнууд нь нэлийн чадварлаг багш нарын тухайн энэ чадварлаг оюутнууд нэлийн тулж ажилладаг ийм сургууль. Яг одоо сурж байгаа оюутнуудын хувьд бол сургуулийнхаа давуу тал, одоо онцлог чанаруудыг маш сайн мэдж байгаа хэл та. Тэгэхээр магадгүй одоо бол нөгөө хүмүүс яг одоо мэрэгжлээ сонгох үе ирсэн байдаг. Нөгөө Яши оноогоо авчгаад одоо аль сургуульд сурвал миний хамгийн чухал одоо амьдралын одоо сонголчуудаа те чухал сонголтоо зөв хийж чадах уу гэдэг ийм одоо үе байна л да. Тэгэхээр магадгүй шинээр элсэх гэж байгаа оюутнууд ч юм уу за танай сургуульд сурахыг хүссэн хүмүүс ямар шалгуур онцлог, ямар шалгуур тавьдаг бол за хэн бүхэн сурах боломжтой гэдэг юм бол эсвэл сургуулийн зүгээс бас нэг тусгай хөтөлбөрөөр шалгалт авдаг гэх мэтчлээ. За яг улсын хэмжээнд бол ер нь элстэй ерөнхий шалгалт маань өөрөө ихтэй сургуульд элсэж орох босхын тогтоож байгаа. За яг ер нь бол босго оноо 410 гэж байгаа. Гэхдээ манай сургуулийг бол ер нь элсэж зорж орж байгаа хүмүүс бол олон улсын олимпиадын аваргууд хөвчлэн зордог. Яг гэвэл бид нэр эдгээр оюутнуудад 30-100% тэтгэлэг болгодог. Тэгээд их дэмжлэг үзүүлдэг. Энэ утгаараа тэгэхээр манай одоогийн энэ 5 жилийн хугацаанд бол нэг дундаж элсний оноо 650 байж байгаа. Нэлээд өндөр гэсэн үг тийм. За төгсөж байгаа оюутнуудын голчвол дундаж нь 3.2. Энэ бол ер нь бусад ихтэй сургуулиудтай харьцуулахад өндөр тоо. За гэхдээ бид нар гол нь яг үнэхээр энэ инженер болъё, байгалийн шинжилгээ ухааны хөгжилд одоо хувь нэмрээ оруулъя. Сурах одоо би бүр бүтээлчээр ингээд өөрийгөө бий дагаад ийм бүтээл хий гэж ингээд бүтээл сэтгэлгээтэй хүмүүс бол бүгдээрээ нөгөө таалах нээлттэй. Тэгэхээр манайх бол дунджаар 140 кредитийн сургалт явуулж байгаа. Бакалавр бол 120 шүү дээ тий. Тэгэхээр нэмэлт энэ 20 кредит дээр бид нар хавсраг буюу майнер хөтөлбөрөөр зэрэг болгоно. Тэгэхээр одоо ч нэг хөтөлгөө морьтой гэдэг шиг 2-3 мэрэгчлэлтэй хүн байж энэ зах зээл дээр бас нэлийн одоо ур чадвараа харуулах, ажил олгогчдын хүсэл сонирхолд эцэг гэдэг шүү дээ тий. Энэ утгаараа салбар хоорондын интеграц буюу жишээлбэл анагаахын шинжилгээ ухаан эсвэл инженерийн одоо төрөл бүрийн шинжилгээ ухаануудын хооронд нь уялдуулах ийм хөтөлбөр бол бүрэн боломжтой. Энэ багш нартаа хэлээд тэр дипломын судалгааны ажлуудаараа дамжуулж эсвэл одоо техмүүдээр ийм хавсарсан төсөл хэрэгжүүлээд одоо ингээд энэ мэргэжлийг эзэмших боломжтой. За манай одоо төгсөгчдийн жишээлбэл энэ бүтээлүүд дээр одоо энэ чанар чансаа шууд харагдан та. За жишээлбэл Нодлонгийн хөрөлт тогоод 2018 дээр бол боловсролын яамны сайдын нэрмжтэй грант авсан байж байгаа. Энэ бол магистрийн ажил. Тэгэхээр төмрийн соронзон партиклыг гаргаж аваад нуклеин хүчил ялгах технологид ашиглах. Энэ бол одоо яг инженерийг анагаахын шинжилгээ ухаантай холбож байна те. За Монголын хүн амын гепатит дельта вирусын халдвар одоо аяндаа гэдэг ирэхэд энэ генийн полиморфизм нөлөө гэдэг энэ бас нэг ажил байж байна. За ноолорын гадаргууд бол супер нано нэмгүй суулгахын технологиг судалсан Золбоо гэд магистр маань хамгаалчаа 50 улсад докторантур сурж байна. За манай өөрийн мэргэжлийн багш нар бол бас л дандаа гадаад ихтэй сургуулиудад төгссөн докторийн зэрэгтэй, магистрийн зэрэгтэй чадварлаг багш нар энэ хүмүүсийн бас судалгааны ажлууд бол одоо хиймэл оюугааны хөгжүүлэхэд чиглэсэн. Өөрөөр хэлбэл бид юу гэж хэлэх гээд байна гэхээр өнөөдөр яг Монголын мэдлэгийн эдийн засаг хэрэгцээтэй байж байгаа тэр л одоо мэргэжилтний бэлтгэхэд сургалтын орчноос эхлээд тэгээ хөтөлбөр нь за дээрэс нь оюутнуудын бас дөрөвний багшийн ярианд гарсан энэ чөлөөт сэтгэлгээг нэлээд задлахад оюутны фестивалууд байж байна. Намрын ажил бид нараас онцгой анхаарал хандуулдаг. Ер нь одоо монголчууд ярьдагтай дархан хүн бурхан ухаантай гэж. Ер нь ингээ гараараа юм хийдэг, бүтээдэг, ажилсаг, шаргуу, хөдөлмөрч ийм хүмүүс л жинхэнэ одоо шин санаа бүтээлүүдийг гаргаж идэг. За ийм утгаараа одоо бид ер нь түншлэлийн зарчмаар бусад ихтэй сургуулиудтай болон Монголын одоо хувийн хвшил бүс компаниудтай хамтарж байгаа юм.
Яг тэгвэл байгууллагад цөөхөн жил болж байгаа учраас одоо сургалтын орчин, тоног төхөөрөмж бол бид нэр улам сайжруулахад зорж байна. Гэхдээ энэ хугацаанд бол тэр саяны тэр түншлэлийн зарчмаар томоохон одоо орчин үеийн тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүдэд дадлага хийх зарчмаар наашлуудыг хийлгэж байна. Ер нь шинэ Монгол сургууль одоо технологийн дээд сургуультай ингэ танилцаад тахад одоо оюутнууд нь маш тийм бүтээлч одоо нэг яах вэ магадгүй төгсөхдөө өөрийн гэсэн лицензтэй болно гэдэг бол маш одоо давуу тал тийм ер нь оюутан байх хугацаанд хүн нэг зүйлийг бүтээнэ гэдэг бол одоо насан туршдаа тэр магадгүй амьдралын хөтлөө аваа явах тийм чанар шүү дээ тийм. Тэгэхээр танай сургуулийн зүгээс оюутнуудад олгож байгаа одоо шинээр элсэгчдэд л зориулж яриад байна л да тийм. Оюутнуудад олгож байгаа тэтгэлэг урамшуул өөр ямар хүрээндээ. Би нэг одоо танай сургуулийн оюутны ярилцлагыг уншиж байхад намайг тэтгэлэгтэй болохоор тэгээ бас инженерийн сургууль би инженерийн сургуулаараа би бол номер 1 гэж боддог учраас энэ сургуулийг сонгож суралцсан гэд ярилцлагыг уншиж байсан. Тэгэхээр бас яг одоо магадгүй яг инженерийн чиглэлээр технологийн чиглэлээр сурах гэж байгаа оюутнуудад тэтгэлэг гэдэг зүйл хамгийн чухал зүйл болов гэж бодож байна. Бас цаашаа төвшин суралцах боломж болцоо хэр байт юм бол оюутны солилцооны хөтөлбөрч гэх юм уу те эдгээр зүйлээс тэгэлгүй яах вэ? За манайх шилдэг элсэгчийг дэмждэг нэг тэтгэлэг байна. Энэ нөгөө элсийн ерхий шалгалтын оноо нь өндөр байх юм бол хичээл төсвөр дээр 30-30% тэтгэлэг болгодог. За Science Challenge гэж нэг хөтөлбөрийг бид нэр 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ бол их өргөн цар хүрээтэй 21 аймаг 9 дүүрэгт улс орон даяар нэгэн зэрэг яг элсийн ерхий шалгалтын зарчмаар юм сорилго явуулаад тэгээд тэр аймаг дүүргүүдэд төрүүлсэн хүүхдүүдэд тэтгэлэг өгч байгаа. Тий, энэ бол нэг талдаа бид нар бас сайн шилдэг хүүхдүүдэд мэдэж авах урилга өгөх. За нөгөө талдаа энэ маань бас тэр хүүхдүүдийн эцэгчүүдэд их таалагдж байгаа. Хүүхд маань яг элсийн ерхий шалгалт өгөхөхийн өмнө ямар төвшөнд байгаа өөрөө бас мэдээд авч байна гэд. За Мабучи сангийн тэтгэлэг гэдэг анх бол манай сургууль дээр жоо сүлдээ одоо галаа хөшийн байгуулсан тэтгэлэг бол улсын хэмжээнд бүхтэй сургуулиудын оюутнууд олгож $1500 тэтгэлэг байж байгаа. За ер нь бол Sakura Science гэдэг Орсын хойноо бас тэтгэлгүй зөнд байна л да. Жишээлбэл хамгийн өргөн хүрээтэй хэрэгж байгаа нь бол багш оюутнуудад зориулсан Sakura Science гэдэг Япон руу явж одоо мэргэжлээ дэвшлүүлдэг. Энэ тэтгэлэг бол бас нэлийн өргөн цар хүрээтэй. За элсэж Орсын хойноо олонд хүрснийхээ дараа гадаад ихтэй сургуулиудад бас бид нар цуучилж өгөх. Манайх одоо гадаадын 22 ихтэй сургууль, дотоодын 8 ихтэй сургуулиудтай түншлэлийн зарчмаар ажиллаж байгаа. Энэ ихтэй сургуулиудад бол угаасаа тэд нар мэдлэг чадвараараа тэнцдэг. Нөгөө талдаа бас хамтын ажиллагааны хүрээнд бол бид нар зоочилж өгдөг, профессоруудыг олж өгдөг. Одоогоор бид нар 61 бакалаврын оюутан, за 9 магистрант, 3 доктор оюутан бол гадаад руу яваад байж байгаа. Энэ бол бас том тэтгэлэг гэж үзэж болно. Ийм боломжууд бас шинээр элсэгчдэд нээлттэй байгаа гэдэг тийм. Зөвхөн Япон биш, Америк нэгдсэн улс, Польш, Унгар, Тайван, Хятад, Солонгост одоо оюутнууд маань сурж байна да. Тэгэхээр технологи гэдэг угаасаа нэрнээсээ л практик маш их голж үзэх юм шиг байна л да. Тэгэхээр яг одоо бас өнөөдөр ирсэн багш нарын төлөөлөл ирсэн би багшаас асуухад яг одоо өөрийн ангийн онцлог нь за магадгүй төгсөөд гарахад яг ямар ажил мэргэжил хийх боломжтой гэдэг ч юм уу те. Хүмүүс одоо нэг үе ээж аваад ингэдэг байсан байл та. Одоо за сэтгүүлч ч юм уу те. Гараал сэтгүүлчээл хийн те. Яг програм хангамж гэхэр нөгөө нэг юм маш том даллайцтай хүрээтэй байгаа байхгүй те. Тэгэхээр миний хүүхд ч одоо энэ одоо ангиар сурахаар юу болох юм гэдэг ч юм уу те. Магадгүй мэдэхгүй. Магадгүй энэ яг чиглэлээр сурахыг хүсэж байгаа хэрнээ ирээдүйд би хэн болох вэ гэдгийг мэдэхгүй юм байх юм бол тэр тал дээр зөвлөвөл. За ерөнхийдөө инженер гэхээр угаасаа чөлөөтэй сэтгэн боддог зохион бүтээгч хүн болно. Тэгээ манай сургуулийн нэг онцлог нь 9 хөтөлбөрийн бүх ангийн оюутнууд төгсөг. Нэгдүгээр курстэй бүгд програмчлалын үндэс гэдэг хичээлийг үздэг. Програмчлалын үндэс гэдэг хичээлийг үзснээр бол тухайн оюутан яг инженер болох суурь, асуудлыг хэрхэн шийдвэрлэх үү, яаж зөв дараалалтай сэтгэн бодох уу гэдэг энэ чадруудыг эзэмшиж аваад 2 дугаар курсээсээ нарийн мэргэжил рүү салж байгаа. За програм хангамжийн хувьд бол бид нар одоо дотоодын за гадаадын одоо янз бүрийн компаниудын системүүдийг хөгжүүлэх хэмжээнд онлайн болон практикийн тэгээ код бичих тий алгоритм зохиох за мөн хиймэл оюухан машин сургалт дүрс боловсруулалт гэдэг одоо ажил үйлдвэрийн 4-р хувьсгал гэдээ яригдж байгаа тий энд
явуулж байгаа бүх одоо чиглэлүүдээр үндсэн суурь болох тэр суурьуудыг тавьж өгöd гаргаж байгаа. За энэ суурийг нэгэнд авцсан хүүхэд бол одоо гараад компани дээр ороод ер нь бол танилцах дадлага гэх 2 дугаар курс дээрээ программист хүн гэж юм байдгийг гэж мэдчихэд үйлдвэрийн дадлага дээрээс ер нь бол ажиллаад эхэлчихэж байгаа. Оюутнууд маань ч гэсэн яг төгсгөөсөө жилийн өмнө ихэнх нь ажилд орчдөг. Програм хангамжийн хувьд. За ингээд яг төгсөхдөө бол бүгд ажлын байртай ажиллаад багц ажлын экспириенс 1 жил болцсон ингээд туршлагатай болоод төгсөж байгаа. Тэгээд програм зохиогч хүн гэж яг ямар хүн байдгийг гэхээр бидний өдөр тутамд хэрэглэдэг тийм гар утсан дээр байгаа бүх л аппликейшнууд за тэгээд одоо бүх энэ вебсайтууд за бидний төрийн одоо засгийн газрын хэрэгжүүлж байгаа энэ том системүүд байна тийм жишээ нь баримт e-tax одоо статистикийн төв газрын одоо энэ цахим том системүүд байна тийм ийм системүүд за мөн тэгээд бүх одоо энэ том дата центруудын хамгаалтууд гэх мэтчлэн ер нь бол энэ одоо бүх салбарын мэдээлэл технологитой холбогдсон байгаа үед бол программист хүн бол энэ бүх салбарт орж ажиллах чадвартай болж байгаа. Энэ суурийг л одоо бид нар тавих гэж хичээж байна да. 21-р зуун бол өөрөө ялцчихгүй яг тийм зуун болж байна. Цаасан хэрэглээ багасаж, цахим хэрэглээ бол маш их ихсэж байна л да. Тэгэхээр энэ мэрэгжил бас маш эргэлттэй мэрэгжил болоо гэж бодож байна. За тэгээд ажил олгогч нарын хувьас зөвхөн мэрэгжилдээ сайн байхаас гадна маш олон одоо шаардлагуудыг тавьж ийн л да оюутнууд төгсөд гарсан оюутнуудаас тий. Би уншид үзэхэд ер нь хандлага нэгдүгээр баг яригдчихээн. Харилцаа хоёрдугаар яригдчихээн. Багаар ажиллах чадвар. За тэгээд дээрэс нь хэлний мэдлэг боловсрал. Магадгүй маш сайн техникийн инженер байлаа гэхэд англи хэлгүй байх юм бол бас яг үнэлэгдэх нь арай багасаад ирдэг ч юм уу тий. Маш сайн програм одоо инженер байлаа, програмын инженер байлаа гэхэд хэлгүй бол англи хэлгүй ч юм уу тий. Даацх нь англи хэлгүй байхад яг энэ мэргэжлэр ажиллахад бас илүү одоо сул болж юм л та. Тэгэхээр яг энэ тал дээр оюутан хөгжүүлэлтийн тал дээр их үйл ажиллагаа явуулдаг байна. За энэ бол яг л одоо манай сургуулийн бас нэг онцлог гэж хэлж болохоор оюутныг хөгжүүлэх тал дээр бол бид нар бүр онцгойлон анхаардаг. Тэгээ оюутны клубүүд байж байна. За клубүүд бол их чөлөө сэтгэлгээтэй өөрсдөө ингээд өөрийгөө удирдах зарчим дээр явж байна. За дээрэс нь манай багш нарын дийлэнх залуучууд тэгээ багш нартайгаа нийлээд ингээд сайхан хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. За нөгөө талдаа яг түрүүний хэлдэг тийм бодит ажлууд зөвхөн ороо специаль цагаас бусад бүх цагуудад бол манай хүүхдүүд ингээд өөр их чиглэлүүдээр сургууль дээрээ суралцаал ажиллаад явж байдаг. Жишээ нь Робкон дээр сая манай баг ороод улсын хэмжээ шилдэг 16 багт орлоо л доо. Тэгээ удирдах байгаа багш нь Сюзуки гэдэг профессор манай өөрийн хамгаалал ингээд 50 доктор хамгаалаад ирсэн багш. Энэ багш нар маань удирдаад тэгээ тэр Робкон заавал төрүүлэхтэй биш. Ерөөсө тэр урт хугацааны туршид бол маш их юм сурж авч байгаа байхгүй хүмүүс юм бүтээж байгаа. За нөгөө талаар бас тэр ажил олгогч нарын бол шаардлага үнэхээр чухал. Би өөрөө ажил төрийн салбартаас ажиллаж байсан туршлагатай хамгийн орчин үеийн технологитой цементийн үйлдвэрт ажиллаж байсан. Тэгэхээр энэ үйлдвэр бол орчин үеийн технологи байх тусмаа нөгөө бүрэн автоматжсан. Тэгэхээр тэр инженерүүдээс өндөр ур чадвар шаардж байгаа нэг талтай. Гэтэл одоо ингээ 21-р зуун хиймэл оюун ухаан тэгэл роботын 100 гэж байгаа боловч яг түрүүний хэлдэг тэр харьцаа хандлага ур чадвар сэтгэлгээ тэр гүйлгээ ухаан тэг асуудлыг шийдвэрлэх ур чадвар энэ бүгдийг одоо бид нар хичээлийнхээ хөтөлбөрүүдэд ингэж тусгаж өгнө. За одоо бол бид нар хөтөлбөрийн улам боловсронгуй болохын тулд хөтөлбөрийн хороо байгуулад хөтөлбөрийн хороонд бүр юм судалгаан дээр тулгуурлах гэдэг. Жишээлбэл гардаг үйлдэлүүдийг бүгдийн чагсаагаал бичгээд энэ гардаг үйлдэлийн явцад энэ ажил орлогчийн хэрэгцээг хангаж гинэ үгүй юу? Энэ сэтгүүн үйлдэлийн явцад энэ хүүхдийн нөгөө мэдлэг нь ур чадвар болох тэр процесс нөлөөлж гинэ үгүй юу? Дараа нь 4-р курст нь бид нар энэ ажил олгогч нарт нөгөө дадлага хэлгээд явхаар тэр ажил олгогч нараас за манай хүүхдүүд танай аль шаардлага хангасан бэ? Аль шаардлага хангахгүй байна вэ? Тэгвэл бид нар эрх хичээлийн жилийн хөтөлбөрт энийг тусгая гэл. Энэ маягаар л одоо хүүхдүүдийг маш нээлттэй. Тий, их нээлттэй. Ерөөсөө MIT бол MIT гэлтэнгүй ерөөсөө энэ бол Америк загвар шүү дээ. Америкууд бол чөлөөтэй орон зайд одоо бид нар Google-ийн офисыг мэднэ. Ер нь бол тэр шиг л манай багш нар оюутнууд бол яг л тийм чөлөөтэй. Сургуулийн орчин бол их цэмцгэр цэвэрхэн орчин үеийн барилгатай. Тэгээд одоо төгсөгчд маань ярьжсэн бид нар бол энэ сургуульд төстэй эрхэлж байгаа төгслөөдөө гэж. Нэг талаараа VIP сургалт гэж хэлж болохоор байгаа. Одоо ердийн лекцийн хичээл гэдэгтэл одоо анги дөрвөлтийн үед бол бусад ихтэй сургуулиудын семинарын хичээл шиг. Тэгээд
ер нь ингээд нүр тулсан буюу шавь төвтэй сургалтууд тэгээд том ангид эднэр чинь ингээл юм бүтээгээл сураал хөгжөөл багшаасаа асуугаал тодруулаад хийгээл. За эх хичээлүүдэд бид нар бас юу төлөвлөж байна гэхээр манайх чинь инновац entrepreneurship нано хөтөлбөр хоёроо нэлийн одоо шилдэг анхдагч хичээл гэдэг. Энэ инновац entrepreneurship-ийн магистрийн хөтөлбөрийн гол онцлог бол манай дээр бүх мэрэгчлэр бакалавра дүүргэсэн хүмүүс хандаж болно. Тэгээ би ингээд хобби бизнес эрхлэх гэсэн юм аа. Тэгээ одоо бизнесийн чиглэлээр энэ мэддэг зүйлээ одоо бүтээл болгох юм а гэдэг ингээд ярьж байгаа хүмүүс бол бид нар магистр хөтөлбөр нээлттэй. Тэгээ тэр хүмүүстэй манай одоо ректор маань ном орчуулсан бизнес хийхэд одоо шаардлагатай 24 алхам гэдэг. Тэгээ яг тэр алхмуудаар ингээд хөтөлбөр зохиоцсон. Тэгээд одоо бид нар нөгөө инновацийн төвүүд тэгээд open lab-ууд нэгтчлээ шүү дээ. Энийний одоо анхдагч нь бол манай ганц зэрэг захирал байгаа юм. Энэ боловсролын яамд одоо анхын төслийг нь оруулаад одоо бол бүр хуулийн хэмжээнд ингээ боловсрогдоод ингээ бүх сургууль болон бүр аж ахуйн нэгжүүд дээр энэ стартапуудын хөгжил болоод явж штэ тий. Энэгээр бид нар анхдагч гэдэг утгаараа шүү одоо зорж байгаа хийх гэж байгаа зүйл маш их байна. Ирэх жил бид нар 5 жилийн хийхэд одоо нэлээд том юм хөтөлбөрүүдийг танилцуулна болсон юм чинь. Тэгэхээр яг одоо магадгүй Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас үзэж байгаа хүүхдээ ч юм уу за яг өөрөө инженер болохыг сонирхсан технологийн чиглэлээр явахыг хүссэн. Одоо та бүхний амнаас хиймэл оюун ухаан гэдэг үг аягүй их гарч ийн л та. Яалтчгүй яг энэ цаг мөчтөөр энэ зүйлийг ярихгүй байгаа аргагүй болсон байна. Тэгээ Монгол орн ч гэсэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхаж байгаа нэг бодит жишээг бас багш нарын ярианаас та бүхний сургалтын одоо явцаас харж болж ийн гэж ойлгож байна л та. Сонгогч байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд за сургалтын орчин гэдэг зүйлийг бас ээж аавнаар за оюутан залуучууд маш ихээр сонирхдаг гэсэн. Би тэр сургуульд очиод ямар нэмэлт одоо за магадгүй фитнесээр хичээлдэг ч юм уу те спортоор хичээлдэг ч юм уу те урлагийн ямар нэгэн одоо чиглэлээр хичээлэх боломж байд юм болов за сургалтын орчиндөө авах тийм орчноос авах тийм даваа тал нь юу гэдэг юм бол гэж асууж байгаа. За эдрэх сургалтын орчинд оюутнуудын авах даваа талууд гэх юм бол за манай оюутнууд ч айгүй мундаг штэ ер нь. Тэгээд өөрсдөө нөгөө нэг одоо сонирхож байгаа тэр хоббигоо ганцаараа хичээлээд авах ш. Дандаа найз нөхдөдөө зааж өгдөг. Тэрийн сургуулийн зүгээс бид нар нөгөө заалаар хангах, амьтгмаар хангах, тэрний цагийг гаргаж өгөх юм боломжууд бол дандаа олгож байгаа. Тэгээд манай сургууль чинь нэг онцлог нь оюутан орж ирээд ингээд сургуулийн лифтнээсээ буугаал цүнхээ коридорт тавиал тэгэл коридорт байдаг залгуураас уцаа цэнэглээл ноутбукээ хасаагаал тавьчаал тэгээд явж байгаа хэрэг тэр нөгөөтгөн бэж л байдаг. Нэгсэндээ гэрте байгаа юм шиг л сургууль дээр амьдардаг. Тэгээд ер нь бол орж ирэнгүүтээ оюутнууд бол бүгд гутлаа асуулаад те шинэ Монгол соёл гэдгээрээ тавчгаа өмсөд явдаг гэх юм уу. Нэгсэндээ зүгээр нэг тийм гудамд яваа юм шиг тийм юу бол ерөөсөй байдгүй. Айгуу тийм тухтай харагддаг надад бол оюутнуудыг харахад. Тэр талаар бол айгуу гоё санагддаг. За оюутнуудад зориулсан нэг кабинет байдаг те. Оюутнуудын өөрсдөө чөлөө цагаараа янз бүрийн клубүүд үйл ажиллагаа явуулахад зориулсан нэг тийм өрөө байдаг. Тэр нь ороод харсан ч оюутнууд өөрсдөө тогтчулсан байгаа байхгүй юу? Тэгээд тогтчуулахдаа айгуу нэг тийм гарын доорх материалаар, эко материалуудаар ингээд өөрсдөө сандал ширээгээ хийгээд, дивана хийгээд, самбраа хийгээд тэгээд тэнд бол дандаа мэтгэлцээний клубүүд, Рубик шооны клуб, за тэгээд англи хэлний клуб, японы хэлний клуб гэдэг оюутнууд өөрсдөө тэрийг аягүй сайн зохион байгуулан явдаг. Тэгээд манай оюутнууд болохоор курсын ялгаа гэж надад ерөөсө харагддаггүй юм шиг санагддаг. Багш минь дээр харахад би яг өмнө өөр сургуулиуд багшилж байсан л да. Тэр үед бол ингээл курсын ялгаа байдсан шүү дээ, тий. Тэр нь бол манай сургууль харагддаггүй юм шиг санагдаад байсан. Тэгээ яаж байгаа юм гэсэн чинь намрын ажил гээд оюутнуудыг нэгдүгээр курст нь оронгууд нь бид нар сангийн аж ахуйг явуулцдаг. Тэгээ тэнд 21 хоноод 14 хоног цуг сангийн аж ахуй дээр ажиллаад ирэхээр оюутнууд нөгөө биеинтэйгээ аягүй сайхан дотн танилцаад тэгээд хүрээд ирэхээр тэр сургуулийн дотоод уур амьсгал нь тийм гоё болчдөг юм шиг санагдсан. Тэгээ яг тэр инерцээрээ дөрөв төгсөлөө ажиллаад ингээд явцдаг. Тэгээ тэр нь ерөөсөө чи дот курс, чи дэд курс тэгээд бас нэг харж байгаа нь биеинд аюу хүндэтгэлтэй ханддаг оюутнууд. 3 дугаар курсын оюутан 4 дугаар курсынхаа одоо симпаг
ах ягчээ гэж дуудаад нэг тийм айгүй нэг тийм ах дүүгийн нэг тийм гоё харьцаатай болцсон харагддаг. Ахаа алд хөндлөлтөөгөө дэлгэм хөндлөдөг хөшгөлтэй. Тэгээд манайх багш нар маань бас залуучууд ялгаагүй эдгээр маань докторантурд бас суралцсан. Тэгэхээр бас оюутан гэсэн үг шүү дээ, тийм. Ер нь бид нар хамтдаа хөгжих, хамтдаа сурах талд нь анхаардаг. Бас happy office гэж хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ер нь тийм аз жаргалтайгаар сурах, аз жаргалтайгаар тэр сургуулийнхаа орчинд амьдрах бүх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Яг тийм гадаадад амьдарч байгаа юм шиг сэтгэл төрхөөр оюутны байртай, за сургуулийн одоо хоолны газар бол их сайхан амттай, хоолтой, анхбар хоол зүйчтэй шүү дээ. Яг одоо сурагч оюутны хоол ямар байх ёстой, илчлэг нь, тэрний тэжээлэг чанар нь энэ чинь бас нөгөө хүний ураг дээр хүний бие организм чинь дандаа химийн уруулуудаас тогтно. Тэгээ хүнд ямар нэгэн эрдэс витамин дутагдах юм бол тэр оюуны өндөр потенциалтай байсан ч гэсэн бас сул байх эрсдэлтэй байхгүй. Тийм учраас бид нар бүх талаас нь анхаардаг. Фитнес клубтэй, дээрэс нь ер нь оюутнуудын 10-аад одоо секц дугуйлаг хичээлдэг. Тэгээ түрүүний хэлснээр зарим нь бол бид нар гаднаас багш нар аваад өөрийнх нь багш нар хичээлүүлээд эсвэл оюутнууд нь өөрсдөө бас хичээлүүлдэг. Хонгор зул гэдэг одоо манай нэг төгсөгч бүр дэлхийн аварга юм бүжигчин. Тэгээд хонгор зул маань өөрөө ингээл бүжгийн дугуулын хичээлүүлээд. За манай архитектурын багш одоо Мандуул гэдэг мундаг багш байгаа. Ардын зураач Чангадангуйн охин. Энэ багш бол ерөөсөө оюутнуудаараа гарын доорх бүх материалуудаар ингээд урлагийн бүтээлүүд хийлэгдэг. Гэх мэтчлэн ер нь л сайхан да. Бид өсөөс таны танилцуулгатай сургуулийн танилцуулгатай танилцж байгаа хүмүүнлэг оюутан бэлтгэнэ гэж тэгж юм л та. Тэгээ ер нь та бүхний харилцаач гэх юм уу за шинэ Монгол сургуулийн зүгээр ахлах дунд сургуулийн ч гэсэн ялгаагүй бие бинийгаа маш сайн хүндэлж маш одоо хүн болон төлөвшөж гардыг юм шиг санагддаг л да. Яг одоо нэг цогц бие хүн болоод 1000 сайн инженер байгаад тэр хүн одоо муу хүн байвал бас нийгэмд гараад те бусдтай харилцахад бусдын одоо хажууд хамтдаа байхад хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр бүх талаар нь хөгжүүлж өгдөг юм болов уу? Шинэ Монголын. Тийм шинэ Монголын соёл өөрөө одоо галаа багшийн маань л өөрийн гаргасан соёл. Тэгээ энэгээр бүр докторийн зэрэг хамгаалсан шүү дээ. Тэгээ хүүхдийг яаж багаас нь хөгжүүлж хүмүүжүүлж ингээд багаар ажиллуулах вэ? Яаж ийм элгэмсэг дотн ийм сэтгэлтэй болох вэ гэд. Тэгээд ийм үг байдаг шүү дээ. Шинэ Монголын төгсөгч бол төгсдөггүй төгсөгч байдаг гэж. Ерөөсөө бүх төгсөгчд нь эргээд нөгөө зүгийн үүргээд ингээд төгсөгчдийн холбоо байгуулаад сургуультайгаа эрх холбоотой ажиллаад томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд бие бинийгээ дандаа дэмжиж явдаг. Энэ бол сайхан соёл. За нөгөө талдаа манай дээд сургуулийн дээр онцлог MIT буюу Америк менежмент бол Монгол хүнд бас их ойролцоо нэлээд одоо таарах менежмент гэхгүй Монгол хүн чинь нэг тийм эрхчлөлөг дээдлсэн. Тэгээд хувь хүний эрхчлөө, хувь хүний үзэл бодол гэдэг бол Монгол хүнд их дээд юм штэ. Тэр гоё чөлөөтэй байх нөхцөлийг нь тэгээд одоо хуучны одоо монголчуудын нэг тийм сайхан нэг тулхтай, ухаантай нэг одоо монгол хүн бол нэг айхтар өндөр боловсрол эзэмшил байхгүй хэрнээ тэр хуучны тэр малчин хүмүүс бол бүр нэг хар ухаантай байдаг шүү дээ. Сайхан амьдралын ухаантай, төлөв төвшин, тэгээ нэг нухацтай, тэгээ байгальтайгаа их тийм нягт нэм байжилдаг, амьдардаг, байгалаа дээдэлдэг, хайрладаг, доктортой хөгжлийн үзэл баримтлал одоо өндөртэй гэх юм бүр тийм язгуур энэ бүх тийм өөрт нь байдаг, унган генд нь байдаг нутагшмал шин чанарыг бол бид нар улам хөгжүүлэх талд нь л анхаарч байгаа гэсэн үг. Тэгээ галаа багш бол өөрөө их тийм энгийн хүн шүү дээ. Яг тэрнтэй адилхан манай багш нар их гоё хөгжилтэй. Одоо сая манай төгсөлт болсон чинь тэр оюутнууд нэгээ сэтгэлээ хэлээл ингээд ерөөсөө эдний чинь аавыгаа ээжээ гэж боддог л гээл. Тэгээд их багш нартай их хайртай. Тэгээ манад ерөөсөө нэг тийм инээсэн л хүмүүс байдаг шүү дээ. Тэ удирдлагууд нь ч гэсэн тийм сайхан илгэмсэн. Энэ одоо бид нар Монгол улсад бас нэлээд дутагдаад байдаг. Тийм захиргааталтай маяг бас нэлээд их шүү дээ хуучин социализмаас үлдэгдэлтэй одоо арилжил байгаа л да. Гэхдээ энэ бол харьцангуй их сайхан одоо дулаан уур амьсгалтай орчныг л жилээс жилд бүрдүүлж байна да. За тэгэхээр баярлалаа. Өнөөдөр бол бас манай үзэгчдэд аягүй маш хэрэгтэй мэдээлэл өгсөн болов уу гэж бодож байна. Мэргэжлээ сонгоод, за магадгүй мэргэжлээ сонгоцсон байлаа гэхэд сургууль аль сургууль вэ гэдэг асуудал хамгийн том одоо шалгуур шүү дээ. Хүүхд ер нь хүмүүс хүүхдээ нэгдүгээр ангид ороход нь ямар сургуульд оруулах вэ гэдэг
санаа зовдөг болсон байна. Тэр сургуульд ороод юу сурах вэ гэдгээс гадна тэр сургуульд ороод миний хүүхд ямар хүн болох вэ гэдэг асуудлыг хамгийн түрүүнд тавьдаг болсон байна. Тэгэхээр нэгдүгээр курсын оюутан болох гээд элсгээд сургуулаа сонгоогүй байгаа. Магадгүй сонгосон ч гэсэндээ нэг л сэтгэлийн хүрхгүй байсан хүмүүс бас нэгэн зүйлийг одоо хэлсэн болоо гэж бодож байна л да. Тэгээ бас яг одоо телевизээ үзэж байгаа, шоу эфирийг үзэж байгаа үзэгчдэд зориулаад магадгүй сургуультай ойрох болоо гэж бодож байна. Магадгүй миний асуугаагүй асуулт байх юм бол тэрнээс хариулах болоо гэж бодож байна. За, ер нь бол Шинэ Монгол технологийн дээд сургуулийг зарин ирж байгаа. Энэ нэвтрүүлгийг сонсоод бас суралцахыг хүсэж байгаа. Бүх одоо 12 дахь оны төгсөгчдөө тэдний эцэг гэхэд манай сургуульд хүрээд ирээрээ эхлээд нөө 1000 сансгаар нэг үзгэж элсти одоо хороо маань ажиллаж байгаа. Тэгээ сургуультай танилцж болно. Хоёрдугаарт нь бид нартай сайхан чөлөөтэй ярилцаад санал бодлоо солилцоод явж болно. За мөн түрүүний хэлдгээр бакалавра хамгаалчаад те дахиад магистрантур сурах юмсан гэж байгаа хүмүүс маань бас зорж ирж болно. Хоёр дахь мэрэгчтэй дахиад сонгохгүй тийм байдаг шүү дээ. Сургууль төгсчөө дахиад хоёр дахь сурмаар байгаа хүмүүс бас зорж ирж болно. Хамгийн гол нь би хэлэх гээд байгаа нь хувийн сургуулиудын төлбөр өндөртэй гэж нэгдүгürt бодоод байдаг. Яг нь сонсоод өндөр юм шиг боловч кредиттэй дүүцүүлээд бодох юм бол улсын сургуулиудын нэг кредит 120 мянган төгрөгийн жагт манайх 150 мянга. Гэтэл түрүүн энэ нэмэлт олон боломжууд VIP сургалт тэгээд тэр гадаадд явах боломжууд тэр олонд тэтгэлгүүд тэгээд тэр аятаа тухтай сайхан орчин зөв хандлагыг төлөвшүүлж байгаа төгсөгчдөө бүгдийг бид нар ажлын байртаа болгож байгаа энэ бүгдийг аваад үзэх юм бол тэр мөнгө төр үнийн зөрөө бол тийм хол зөрөө байхгүй магадгүй илүү одоо даваа талтай гэж хэлж болно. Тэгээд та бүхэн зориод ирээрээ манай найрсаг сайхан хамт олон залуу багш нар маань та бүхнийг хүлээж ийн. Тэгээд хамтдаа бүгдээрээ Монгол улсынхаа хөгжлийн төлөө бүгд одоо нэгэн цул нэг баг болж хамтдаа ажиллая, амьдрья. Энэ сайхан их орныхоо төлөө энэ сайхан одоо зөвхөн Монголын төлөө биш бүр дэлхийн инженеруудыг бэлтгэх гэдэг байгаа шүү дээ бид тийм энэ дэлхийн инженер болъё, дэлхийн хөгжлийнхээ төлөө одоо өнөөдрийн таны хийж байгаа сонголт маш чухал шүү. Тэгээ та бүхнийг урьж байна. За хэдэр очих шинэ. За ер нь бол яг Монголыг хөгжүүлэх Монгол инженеруудыг бэлтгэж байна. Тэгээ Монгол инженер бол дэлхийн данстай болчиход байгаа шүү дээ. Тэгээд бол зөндөө мундаг Монгол инженерүүд гарч байна. Тэдний яг нэгэн адил та бүхэн манай сургуульд хүрээд ирэх юм бол яг тэдэртээ мөр зэрэгцсэн ажиллах одоо ийм чадрыг бид нар та бүхэн суулгаад өгөө гэж л үрээ да. За баярлалаа. Тэгэхээр дэлхийн боловсролыг Монголдо эзэмшицгээ гэсэн юм урайтай Шинэ Монгол технологийн дээд сургуулийн багш нартайгаа ярилцах сайхан байлаа. Тэгээ би бол Шинэ Монгол сургуулийг ээлтэй орчин, ээлтэй ертөнц тийм гайхалтай нэг тийм бас нэг өөрсдийн гэсэн брэнд гэсэн юм гоё ертөнц юм болоо гэж боддог. Эрүүл зөв хооллолтоос ахуулаад эрүүл зөв уур амьсгалд хүн оршин тогтно гэдэг бол хамгийн чухал зүйл байдаг л да. Тэгээд та бүхэндээ болно. Та бүхний цаана байгаа маш олон хамт олон удирдлагын төлөөллүүд, оюутан залуус төгсөгч нар гэдээ маш олон хүмүүс байгаа. Тэдгээр хүмүүсийн бүхий л одоо сансан хэрэгт нь амжилтыг хүсье. Бүгдээрээ бүтэмжтэй сайхан байх болтугай. За маш их баярлалаа. Танай телевизэд бас баярлалаа. Та бүхний цаашдын ажил бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр яг одоо телевиз үзэж байгаа үзэгч нартаа бас зочдоо дахин танилцуулаад нэвтрүүлэг өндөрлөе гэж бодож байна. Шинэ Монгол технологийн дээд сургуулийн гүйцэтгэх захирал доктор Болормаа. За мөн түнчлэн Шинэ Монгол технологийн дээд сургуулийн програм хангамжийн багш Эдэр Баатар нар өнөөдөр бидэнтэй хамтдаа өглөө өгтлөө баярлалаа. Кофе цай нэвтрүүлэгт хамтдаа байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хэсэг хугацааны дараа шинэхэн зочдтойгоор эргэн уулзцгаая. Нэвтрүүлгийг дэмжигч Атила брэнд дугуйн дэлгүүр